all my life. Сайн байцгаана үзэгчтэй. За Сингапур улсын тухай цуврал нэвтрүүлгийнхаа 2 дахь хэсгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. 2 дахь дугаарыг бид нар илүү эрчтэй, хүчтэй, урам зоригтой хийж байна. За яагаад гэвэл эхний дугаарыг интернетэд байршуулснаас хойш маш олон хүмүүсээс урмын үг, за магтаал, шүүмжийг сонслоо. Тийм учраас бид нар дараагийнхаа дугаарыг илүү мэдээлжүүлж, чанаржуулж, хүртээмжтэй болох тал дээр ажиллана гэж хэлмээр байна. За энэ удаагийн дугаармаар Монгол улсаас ирж байгаа жуулчд зориулсан ийм дугаар. За жуулчдыг Монголоос гараад нисэж ирээд за Сингапурт үзэх ёстой газраа үзээд за буцаад Монголд очтол гэсэн ийм маршрутын дагуу хийх гэж хичээлээ. За тэгээд жуулчд маань ирээд үзэх ёстой газар, анхаарах ёстой зүйлс гэх мэт маш олон мэдээллийг агуулсан ийм нэвтрүүлэг болох болов уу гэж бодож байна. За ингээ бүгдээрээ аялалтаа гарцгаая. За Сингапур улсыг зорихоор төлөвлөж байгаа хүмүүстээ Сингапур улсын аялал жуулчлалын салбарын товч мэдээллийг хүргэе. За Сингапур улсад бол жилд 12-оос 15 сая хүн ирдэг юм байна. За үүнээс бол 3 сая нь Индонез, за 2.2 сая нь Хятад, 1.2 сая нь Малайз, 1.1 сая нь Австралиас гэх мэтлэн улсуудаас маш их хүн Сингапурыг зорддог юм байна. За эдгээр хүмүүс бас ямар зорилгоор Сингапурт ирээд байна гэвэл 60 орчим хувь нь амралт чөлөө цагаа өнгөрөөхөөр, за 20 гаруй хувь нь бизнесийн зорилгоор, за 10 хэдэн хувь нь бол найз нөхдөдөө зочлохоор, за үлдсэн жоох хувь нь бол бусад зорилгоор гэх үндсэн 3 зорилгоор хурж ирдэг юм байна. За энэ хурж ирсэн хүмүүс ерөөдөө Сингапурын ямар газраар илүү очиод байна вэ гэвэл Orchard өвлөд худалдааны гудамжаар очиж байна. Сентозо арал дээр, Сингапур алсын харагч дээр, за шөнийн сафари гэдэг газраар, за Сингапурын амьтны хүрээлэн, Хятад хороолол, Энэтхэг хороолол, Merlion Park, Clarke Quay, за тэгээ Botanic Garden, за Gardens by the Bay, за гэх мэтийн газруудаар нэлээд очих туртай гэсэн ийм үзүүлэлт гарсан байна. За мөн энэ хүмүүс маань ерөөдөө ямар байдалтайгаар энд байрлаж байна вэ гэвэл ирсэн хүмүүсийн 65% нь бол буулт байт юм байна. 18% нь байранд, 18% нь бусад газруудаар байрладаг гэсэн мөн статистик байдаг юм байна. За шопингийн аялал жуулчлалын нэг гол чухал зүйл бол шопинг байдаг. За энэ шопинг бол Сингапурт бол нэлээд өндөр хувьтай хүмүүс хийдэг юм байна. Үүнийг бол хятадууд бол тэргүүлдэг. За энэ бол 1.4 тэрбум долларын худалдаа авалтыг жилд хийдэг юм байна. 928 сая долларын худалдаа авалтыг Индонезууд хийдэг юм байна. За 252 сая долларын худалдаа авалтыг Малайзад хийдэг юм байна. За Австралиуд 157 сая долларын худалдаа авалтуудыг хийдэг юм байна. За гэсэн чухал сонирхолтой гэсэн тоо баримтуудыг та бүхэнд ингээд товчлон хүргэлээ. За ингээд дараагийн хэсэг рүү орцгоё. За та болон танаа гэр бүл Сингапур улсыг зорихоор шийдсэн бол та 2 зүйлийг маш сайн санаж авах ёстой. За эхнийх нь бол таны гадаад паспортын хугацаа. Энэ бол Монголоос гарах өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай байх ёстой хамгийн багадаа. За дараагийн зүйл бол Сингапурт ирээд байрлах байрны баталгаа гэсэн юм байгаа. Энэ нь болохоор зочд буудлын үед та зочд буудлын захиалгын хуудасаа үзүүлэх ёстой. За найз нөхөд хамаат таньдаг хүнийдээ байх юм бол тэрийг тэдэд байна гэсэн баталгааны бас тийм бичтэй байх ёстой. За энэ хоёрын зүйлтэй байхад бол билет нэвтрэхэд бол тэдэд асуудал гарахгүй. За мэдээж хэрэг хориотой ачаа интернеттэй байх юм бол Сингапур улс руу орохгүй байх нь ойлгомжтой байдаг. За та мэдээж Монголоос явахаас өмнө байрны буудлын захиалгыг хийх ёстой. За Сингапурын буудлын талаар та бүхэнд жохон танилцуулга хүргэе. За мэдээж Сингапурт бол 5-6 та буудлаас ахуулаад за өдөр хоног өнгөрөх жижигхэн хямдхан газар хүртэл байдаг. За жишээ 5-6 одтой буудлууд бол энд бол маш ихээрээ байхад за түүнийгээ дагаад бол хямдхан үнэтэй хостелууд буюу backpackersууд байгаа. За энэ нь бол ямар ч таа гэхээр ер нь өдрийн 20-оос 60 долларын үнэтэй зөвхөн цөнхөө үрж ороод нэг хонцоод гарах зорилготойгоор тийм хүмүүс зориулсан жижигхэн хостел байгаа. За мөн хамт олон найз нөхдөөрөө ирж байгаа тохиолдолд бол та орон сууц түрээсээ авч болно цөөхөн хоногоор. За мөн мэдээж хамгийн зөв сайн сонголт бол буудал
авч болно. Буудлын дотроо бол үнэтэйгээс хямдхан за 5 оттой 6 оттой хүртэл янз янзын буудлаас та бол сонголттой байж болох юм аа. За та тэгээ буудал болон тэр хостел орон сууцны талаархыг дэлгэцээр гарч байгаа энэ вебсайтаас авах бүрэн боломжтой шүү гэж хэлмээр. За та Монголоос нисээд Сингапурын хил дээр эрэхтэй пассворд болон тэр захиалгын байрны захиалгын хуудасаа үзүүлээд за тэгээд таны тэрний хариуд бол жижигхэн цагаан хуудсыг танд өгнө. Тэр бол за нэг үгээр хэлэх юм бол энд байх төр хугацааны визээ та авч гинэ гэсэн үг. Тэр цагаан хуудсыг та байнга битээ авч явж буцаж Сингапуроос гарахтаа хил дээр хураалах ийм ёстой байгаа. За та хилээ нэвтрээд хотын төв буудал руугаа очихын тулд бол метро, такси, автобусаар явж болно. За мэдээж автобус, метро бол хямдхан та $2 хүрч очиж болж чадна. За метро, автобусын суугтаа бол та EasyLink карт буюу нийтийн тээврийн карт авах ёстой. Энэ картыг бол $12-аар худалдаж авах ийм боломжтой байт юм аа. За таксигаар та хотын төв орохын тулд шөнийн тариф нь бол $25-30 гарна. За өдрийн тариф нь бол $20-аар та хотын төв орох боломжтой байдаг юм аа. За ингээ бүгдээрээ анхан шатны жижиг мэдээлэлтэй болсон бол Сингапурын дурсгалтай үзэсгэлэнтэй газруудаар аялцгаая. За бид нар Botanic Garden дотор хөлцөөд байна. За Botanic Garden бол 1860 оноос эхлэлтэй ийм цэцэрлэг. За үүний нийт талбай хэмжээ бол 740 км квадрат талбайтай ийм асар том дэлхийн шилдэг цэцэрлэг байна. Энэ цэцэрлэгийг бол дэлхийн нэг онцлогтой болгож байгаа зүйл нь бол энэ цэцэг мод нь энэ бол дэлхийн өнцөг болон бүрээс авчирч тарьж ургуулсан нь бол нэлээд алдартай байдаг юм билээ. За энд бол залуучууд хурмаа хийн, спортоор хичээлэн, зугаална, амран, болцсон гэд бүхий сайн сайхан үйл явдлууд бол энэ өдөр бүр өрнөдөг. За мөн энэ явж байгаа дуу, за энэ үнэр гэх мэтлээ бас хүний сэтгэлийг татахгүй харахгүй ийм цэцэрлэг байна. Ийд Сингапурыг зорж байгаа бүх хүмүүс маань энэ төрж заавал үзээрэй гэж хэлмээр байна. За бид нар одоо ингээд Botanic Garden дотроо явж байна. Тэгээд яг төв хэсэгт нь. Тэгээд Botanic Garden нь бол хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг юм байна. Тэгээд National Orchard Garden, Jacob Wallace хүүхдийн team garden, тэгээд Teamed Garden, Helen Garden, Pregnant Garden, Polygon Garden and Evolution Garden гэх зэрэг хүрээлэнгүүдээс бүрддэг юм байна. Тэгээд яг одоо бид нар бол яг үндснийх нь Цахармаа цэцгийнх нь хүрээлэн дотор явж байна. Тэгээд хүрээлэн болгоно өөр гэсэн үзэмжт цэцгнүүдтэй болон анхлын үнэртэй байд юм байна. За Botanic Garden бол хүний амрах, зугаалах, чөлөө цаг өнгөрөх бүхэл нөхцөлийг хангаж өгсөн юм сайхан цэцэрлэг. За энд бол хөгжлийн бэрхшээлтэй үдий явуулах зам, талбай, за хаяг адрес гэдэг бүх юм нь бол маш ойлгомжтой учраас хинч гисэн ирээд чөлөө цагаа өнгөрөөж болно. Үн төлбөргүй үйлчлдэг ийм газар байгаа. Ингээд нийт Сингапурыг зорж ирж байгаа монголчууд маань Botanic Garden заавал зочлоорой, энэ хүрж амраарай, хаяг зугаатай өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. All my life,